Ишвай. За Улаанбаатараас Афганистан улсын тамирчин Амири Ал-Акбар гэдэг хоёр тамирчин маань болж байна. За нөгөө түрүүний яриадсэн шиг хятад ер нь бол Жиац ер нь бол Азтай бас. За энэ хөлөнгийн тамирчин бол одоо баг 2 м бол гарцсан харагдаж байна. Маш том тамирчин байна. За одоо баг нөгөө саксчдын одоо төвийн байрал дээр тоглодог тамирчин шиг л. Гэвч одоо ингэж хөлн ажиллаад байгаа. За тэр хөлн мөлийг харалт. За хүнжингийн тамирчин маань бол төдийлөн бас тэгж айхтар одоо жигнаад байхгүй тийм ээ. Шийдсэн яг тоглоомоо. Тэгэхээр хиттийн тамирчин Жиац өндөрдөө би илүү мөртлөө хөдөлгөөн өндөр үсийн хөдөлгөөн жоохон юу байгаад гэдэг чинь. Тийм юм харагдахгүй шүү дээ. Ажиж байгаа маш хүчтэй тоглоомнуудыг явуулдаг та одоо хүнжингийн тамирчин маань. За одоо хүнжин чинь нэмэх 87 гэлээр бол Монгол улсаас ч одоо Бат Эрдэнэ бэлгүүтэй маань байгаа шүү дээ тий. За бэлгүүтэй маань бол бас өндрөөр бол бас зөнгөө гайвуу тий. Бас маш оруулаг тамирчин байдаг. За бэлгүүтэй маань одоо Малайз улсын тамирчинтай. За тэгээд одоо ийм том битээ тамирчин ингээд шилдүүдийг бол дөөгүй хийж гүйцэтгэл арга ухаанаа урагдуулаад байгаа. Зайлж хүртэл. За толгоонд өшгөлж чинь. За энэ бол гайхалтай. За тэгээд тэквондо бол бас хөлийн ажиллагаа үнэхээр сайн. Одоо энэ тамирчин маань бол одоо ингээд хөлийг ийм уран байдлаар ашиглаж байгаа. За тэгээд энэ одоо магадгүй өөр спорт хийхэд бол энэ хөлний энэ суурь бол үнэхээр сайн тавигдсан байдаг тий. За тэрний одоо тод жишээ бол одоо манай Асын хөлгүүд багийн Азч бол одоо ахлах ангийн хүүхдүүд тийм ээ 15-аас дээш настай хүүхдүүд хичээлэх бол бүрэн боломжтой. Тэгээд нэгээс 12 дахь ангийн хүүхдүүд бол бүрэн боломжтой шүү дээ. Тэгээд одоо сурч явах та. Тэр одоо ахлах ангийн хүүхдүүд маань бол сүүлийн жил бол маш бас эрчимтэй хичээлж байгаа нь бол их сайшаалтай байгаа. Тэгээд тэр бол бас зөвхөн бага насны хүүхдүүд ш тэр ахлах ангийн хүүхдүүдэд ч гэсэн бас тий хүмүүжил тэр ёс суртахуун за тэгээд яг өсвөр насны дээр их сахилга бат за тэгээд одоо өсвөр насны дээр чинь янз бүрийн зүйл рүү ингээд уруу татагдах тэр юм бас холдуулаад байж идэг нь бол илүү одоо бага насны хүүхдүүдээсээ ч илүү хэрэгтэй гэж бодож байгаа. За дулаанд оръё. За гараар одоо маш хүчтэй тавчин. За яалтчгүй энэ үнэхээр том байна тий. Үнэхээр одоо Афганистан улсын тамирчин маань бас тэмцэж байгаа боловч үнэхээр энэ том биеийг бол бас харгалах мэдээж амаргүй. Энэ том бие ч одоо заавал өшгөлт хийхгүй ч ингээд ирээд наалтахад тэр их инерцтэй ирээл одоо түлхэхэд бол маш богино занд наалтахад ер нь аль хэсэг дээр энэ төлхөө их ачаал очиж байна. За одоо ер нь бол ингээд тамирчин маань ингээд наалтад өнгөрөхөд яг хөө энгийн хөдөлгөөн юм шиг харагдж болж яг энэ наалтан тохиолдолд маш их ядралтыг авч яадаг. Одоо эн чинь бөхөр бол барилж байгаа юм шиг ингээд тодорхой хэмжээнд ноцолдоод салдаг. Тэгээд тийм болохоор за миний хувьд бол яг мэргэжлийн тамирчин байх үед бол яг наалдаад ингээд түлхэлцэх үед бол нуруунд дээр л их ачаал ирдэг байсан. Нуруу хоошоо ингэж тул зогсоход бол нуруунд дээр. За ялангуяа нурууга маш сайн хөгжүүлж байгаа юм. Одоогийн шиг энэ өндөр тамирчидтай яхад бол өндөр хүн чинь ингээд дээрээс дарддаг болохоор тэр дээрээс даралтыг зогсоохын тулд нуруунд дээр бол маш их ачаал. За тийм үү одоо гарын те 2 толгой 3 толгой дээр бол үнэхээр их ачаал ирдэг байсан. Тэгээ одоо магадгүй энэ Улаанбаатарын тамирчин Афганистаны тамирчин дээр мань бол маш их ачаал ирж байгаа хаа одоо энэ тамирчин ийм том биетэй тамирчин ингээд түлхээд байхаар. За энэ бол одоо хөлөнгийн тамирчин бол яг хятад улсын тамирчдын яг классик жишээ байна тийм ээ. Энэ хятад улс бол бүгчинд маш өндөр, маш том биетэй хүмүүс бол байдаг. Хөнгөн хүртэл хамгийн өндөртэй. За тэгээд бараг тийм. За тэгээд ингээд техникийн хувьд одоо айхтар
хурд техник байхгүй ч гэсэн энэ өндрийн биеийг бол ингээд ашиглаад хожиждаг. За тийм. Мөн адилхан. Хөлөнгөөс гарсан хятад улсын тамирчин. Үнэхээр авраг том ихтэй тамирчин юм аа.